Зүгээр л карантинаас зүгээр л Москвагийн карантин гэсэн цуврал одоо ярилцлага үргэлжлүүлж байна. Тэр нь бол нэг талаасаа карантинлагдаад хийх юмгүй хүний нэг 6 мэт боловч цаана бас нийгэмд хэрэгтэй өгөөстэй ажил болж гин үү гэж надад санагддаг болоод өчтөр уржигдэр хэр хэдэн яриа ярилцлагууд хийсэн. Тэр нь өөрөө бас нийгэмд хэрэгтэй мессеж, хэрэгтэй олон мэдээллийг бас олон түмэнд хүргэж явах шиг байна. Тийм учраас одоо их урам зоригтой энийг бас цааш нь үргэлжлүүлж байгаа. Хажуугаар нь бас энэ Москвад үлдсэн зөндөө оюутнууд байна. Тэгээд тэд нар маань танасаа гарч чадахгүй, худалдаа дэлгүүрээр хоршоо орох гэсэн маск байхгүй, хамгаалтын бэлээ олдохгүй, одоо аптекаар маск бэлээ байхгүй. Тэгээд энэ Москвад үүдэг том олон тушаалын Орос найзуудтайгаа ярьж арай хаалгадаж одоо маск бэлээ олж тэрийг бас оюутнуудад тарааж байгаа. Бас хэд хэдэн газарт оюутнуудын дотор байрнаас нь халдвар авсан хүмүүс илэрснээс болоод бүр тийм хатуу карантинд орсон бас нэлээдгүй Монгол оюутнууд байна. Тэгээд тэр хүүхдүүд бол бүр одоо ингээд одоо хэлний курс төгтөж сууж байгаа одоо учир юугаа олж чадаачгүй хүүхдүүд байх юм те. Жохон бага насны охтууд байх юм. Энтергээд заашгүй одоо байнгын тэдэртэйгээ холбоотой байж яаж ийж гэж байх ёстой юм. Аргагүй ч одоо аав ээж нь тэр хол байгаа юм чинь. Тэгээ өнөөдөр би хэлийн чамд монголчуудын зөвлөлийн тэргүүн номон эрдэнэтэй ярилцж хэлж байгаамаа. Өдрийн мэнд. Шведийн Стокгольм хотоос холбогдож байгаа тий хоёлаа. Тэгээ би одоо нэг хэлийн чадд байгаа бүх монголчуудынхаа одоо хамгийн том дарагтаа яриа эхлүүлж байгаа учраас хийж байгаа ажлынхаа тайланг тавиад байгаа ухаантай шүү дээ. Та чи ер нь бол хэлийн чад монголчуудын нэг болчиход байна шүү дээ. Харин тий. Тэгээд бас олон нийтийн ажил хийгээд эндээ бас одоо волонтер буюу сайн дурын ажил хийгээд одоо манай бүрэлдэхүүнд бол бас орох хэрэгтэй. Тий. Орчод яваал гэж байна. Тий. Одоо би ингээд өдөр болгон танилоо Москва дахь монголчуудын талаар Москва дахь оюутнуудын талаар одоо тайлан илтгэлээ одоо тоо бүр статистик одоо тэр бүх юм хөргөж явуулнаа одоо ажиллаа хийсэн шиг их сони юм байна шүү дээ. Одоо ингээд бас хурлын гишүүн байсан одоо сайд засгийн газрын гишүүн байсан хүмүүс бас тайлан байлаа гэхээр энэ санагдсан. Одоо тэрийг ярих уу яах вэ бас тэгээд нэг тийм ажил хийж ирсэн дүннээс хойш удаа. Тэгээ ер нь ингээд намайг хаа байсан Москвад ирж карантинлагдахад буруутай хэд хэдэн хүмүүс байдаг. Тэдний нэг нь бол яхахгүй та өөрөө мөн. Тийм болчихж байгаа. Тэрийг жоохон далдлах гэдэг ирэхгүй л байна. Та нөгөө гар утсан дээр өөрийнхөө нүрэн дээр хуруугаар нь хүрдэ фокус алдчихлаа. Тэгвэл та чинь ийм гоё залуу бас гоёроо харагдах хэрэгтэй шүү дээ. Ажил дээрээ суугаад авах. Ажил дээр байгаа юм уу? Тэгэхээр таныг ер нь бол карантинлагдахад бас би хүчинд тэгсэн. Нэрийг одоо бас зөвшөөрч. Манай хэлийн чамд дахь монголчуудын зөвлөл манай гадаад харилцааны яам манай Европын холбооны Европод байдаг одоо олон оронд байдаг манай элчин сайдын яамдууд олон газрууд бидний зөвхөн монголчууд төслийг одоо Европын энэ орнуудаар ажиллах хамтран зүтгэж энэ төслийг одоо хамтран хэрэгжүүлэхээр бид тохирсон байсан. Тэгээ тэрнийхээ дагуу одоо ингээд Москва, Халимаг, Казахстанаар ажиллаад Европ руу ордгийн даваан дээр одоо яхахгүй энэ вирус бол үнэхээр ирчээ авсан л да тий. Тэгээд цаашаа Европч явсан юм байхгүй буцаад Монголч явах шаардлагагүй гэдэг яхахгүй одоо энэ нэг бункерт одоо үлдчихэд байна. За ингээд номон эрдэнэтэйгээ ярилцж эхлэх юм эхлээд танилцъя. Номон эрдэнэ та өөрийгөө нэг танилцуулаач. Манай үзэж байгаа олонд. За. Би бол Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрсөн. За Хөвсгөл. Манай аав ээж бол Хөвсгөлийн хүмүүс бүгдээрээ. Баялаа. Тэгээд аав маань бол Хөвсгөл аймгийн Шинэдрийн сумд төрсөн. Шинэдрих юм уу? Ээж маань ээж маань бол Хөвсгөл аймгийн Баянзүрх сумд төрсөн. Баянзүрх ээж нь нэг алхах сум их, нэг нь дарахад сум их. Ээж нь их хошин шог их явуулдаг хүн байх хэвээр тий. Шинэдрэг гэхээр дандаа төсцөрөө сайтай өнгөдөг их сайхан хүмүүс байдаг. Дээрээс нь айхтар том талх хийдэг тий. Нэг ийм
Тэ? Тий. Их уулынхаа ядраас их мундаг талах хийж байгаа гэдэг тий. Тэ? Их уулын талахыг гэдэг. Харин таныг одоо ийм сайхан өнгө зүстэй залуу хаанаас гараад ирэх гэсэн чинь яг аав ээжийнхаа нутгаар л гарчиж байгаа юм байна л да. Их царай сайтай. Бурхан минь заа байлаа. Нөгөө намайг чинь нэг зоригтой яриад өөрийгөө царайдаг гэж магтаалаад гэдэг. Тэгээд Монгол Улсын их сургууль төгссөн, улс төр судлаач нийгмийн ухааны багш мэргэжлүүд төгссөн. Сургуулиуд төгсөөд бас олон нийтийн ажил, тэгээд их сургууль, дунд сургууль бас багшилж агаад тэгээд одоо гадагшаа гарсан. 2004 онд үндсэндээ гадагшаа гарч амьдраад одоо тэгээ 16 7 дахь жилдээ 18 дахь жилдээ ч орж ийн. Тэгээ гадуур явж ин да. Тэгээд нэр 3 хүүхэдтэй. За одоо бол хийж байгаа ажил бол Стокгольмын Солентуна гэдэг дүүргийн боловсролын газар, дүүргийн боловсролын газар тариалагдаад их хэл соёлын хичээл заагаад хажуугаар нь гаднаа тухайн дүүрэгт шинээр шилжиж ирсэн хүүхдүүдийг хүлээж авч нийгэмшүүлэх, нийгэмтэй бас асгах гэх юм уу энэ чиглэлийн ажил хийж байна. Монголд бол нийгмийн ажилт ингээд яригддаг тийм ээ. Та бол төрийн албаны ажилтан байна шүү дээ. Ер нь бол төрийн ажилтан гэсэн үг. Төрөөс салиа авч байгаа. Шивэд бол нэг сонин системтэй. Энэ нь бол 1960-аад оноос хойш үндсэндээ нэлээд хүчтэй явсан ийм систем. Юу гэхээр хаан улс орны үндэсний хэл соёлын бодлогод бас нэлээд хүндэтгэлтэй ханддаг учраас одоо гадны хүүхдүүдэд одоо хэл соёлыг нь хаан орных нь багшаар заалгаад тэгээд тэр зааж байгаа багшд нь төрөөс салиа бол. Зөв. Энэ бол тэгээ гадны миний сонссноор бол одоо ер нь бол альч оронд байхгүй юм л систем байна. Энэ чанараараа бол одоо юу гэдгийг ихний хэмжээнд бараг ганцаараа гэж хэлж болохоор ийм систем байна. Одоо хүмүүнлэгийн талаас бол асар мундаг том одоо бодлого байна шүү дээ. Хүмүүнлэгийн талаас ер нь бол одоо хүмүүс ярихдаа бол нөгөө социалист систем энэ гэсэн маягаар ярьдаг шүү дээ. Шведийн социализм энэ гэдэг. Тэгээ энэ бол яг юу гэдгийг нөгөө бидний ойлголтын социализм бол биш л дээ. Энэ хувийн өмчт одоо байдал байж, хүний эрх хэрэгжүүлэлт арчлалын асуудал байж, тэгээд яг нийгмийн халамж хамгааллын асуудал бол анхнаасаа одоо юу гэдгийг нөгөө системээ зөв тогтооцсон учраас аль нэг нам өвсөл гарч ирээд тийм ээ. Тэрийг одоо өөрчлөөд нураагаад огцом шинжил хийж байгаа гэдэг ийм зүйл бол байхгүй. Сонгуул бол болдгороо болно. Тэрэн дээр бол намууд нь бол өөрсдийнхөө бодлогыг дэвшүүлэхдээ одоо нэг айхтар яллаа бол тэр мэдрэгдэхгүй тийм ээ. Тэгээд нөгөө улс төрийн системийн бол үгүй одоо тогтцсон гэж хэлж болохоор ийм савлгаа багтай. Манай ч юм уу яг би хорноо муулах жахан дурггүй. Энэ нь бол хааж явсан багш нарынхаа дунд ч одоо ярихтаа бол хорноо бол гадны хүмүүс муулах дурггүй. Ер нь их орноосоо хол байгаа хинч тэр ер нь тийм юутай болцсон юм шиг байна тий. Би ч гэсэн одоо энэ Москвад ирээд менталити үүсчдэг тий. Бараг 2 сар гарan болчихчих шиг байна. Энэ хооронд бол ер нь Монгол гэж эйгүү дуурсан хүнийг бол зохиод авах нь агуурл. За намын эрдэнэтэйгээ танилцсан. За. Намын эрдэнэтэйгээ танилцсан. Тэгэхээр одоо ингээд хэдийн чамдах монголчуудын зөвлөл гэж одоо нэг миний санаж байгаас нэг хэдэн жилийн өмнөөс би сонсч ирсэн байхгүй. Тэгэхэд ингээд тархан сурсан олон монголчууд маань Монголд очиж хуралдаж байна гэж би сонсож байсан. Монголынхаа төр засагтаа бас олон талын одоо ажлуудыг хийж эхэллээ гэж би сонсож байсан. Орон орны одоо монголчуудын холбоод үйл ажиллагааны тийм арга зүйтэй боллоо гэж одоо та нарыг хийсэн гэж би ойлгосон. Дээрээс нь энэ холбоод маань Монгол хүн бүрдээ хүрч чаддаг. Энэ холбоодыг дэмжих, энэ холбоодын үйл ажиллагааг эргээд гадаад байгаа монголчуудаа Монголтойгоо холбоох нь тэргээд та нарын одоо ажлууд их юм шиг надад би сонсгосон. Тэгвэл би таны амнаас сонсмоор байна. Энэ байгууллага хязаа байгуулсан зорилго нь юу юм? Ер нь яах гэдэг юм те? Тэр
Ер нь бол гадаад гарч ирсэн урсгал маань өөрөө мэдээж 1990 оноос хойш л одоо эхэлсэн тийм ээ. Шин цагийн үед хамгийн анхны хүмүүс одоо гадагшаа гарсан хүмүүс гэвэл Америкт байгаа монголчууд ч гэж ярьдаг, солонгосууд ч гэдэг, японууд ч гэдэг тийм ээ. Тэгээ Европ руу бол харьцангуй арай сүүлд гарч ирсэн байх гэж би боддог. Гэхдээ зүгээр тэрнээс 1990 оноос өмнөх сурахаар явсан ч байт юм уу тэр зүйлээ ярих юм бол нэлээд ихнийх л та. Зүгээр орчин үеийн гэдэг юм 90 оноос хойш урсгалаа харах юм бол 1990 оноос хойш хүмүүс харьцангуй чөлөөтэй болж тэгээ суугаа газруудаа бас ийм нэгдэл үүсгэж тийм ээ. Тэгээ тодорхой үйл ажиллагаануудыг хамтарч зохион байгуулдаг. Хамгийн наадсахын одоо наадмаа авч хийдэг. Тэгээд нөгөө хүмүүсийн амьдрахын хэрээр бол бас юудгийн одоо янз бүрийн асуудлууд үүсч эхэлж байна тийм ээ. Нийгмийн асуудлууд тэгээд одоо бусад эрүүл мэндийн асуудал. Энэ асуудлуудыг шийдэхэд юу хэрэгтэй болоод ихэлсэн бэ гэхээр мэдээж одоо үүсгэл санаачлагын байгууллагууд, холбоодууд, клубүүд хэрэгтэй болж эхэлсэн. Энэ клубүүд маань, холбоодууд маань үйл ажиллагаа явуулаад идэх зураа ер нь бол ингээд дандангаараа асуудлыг төр засагтайгаа хамтран шийдвэрлэх асуудал бол жоохон өндөрлөлтэй юм байна. Тийм ээ. Энэ үднээс бол 2014 онд одоо тухайн үед гадаад харилцааны сайдын санаачлагаар цахимуртай холбоо гэж мэдэн шүү дээ тий. Тий, цахимуртай. Манай сайн баяр гэдэг. Тий. Цахимуртай холбоо гадаад харилцааны яам хоёр хамтраад ер нь бол элийн чанддах холбоо төрийн ус байгуулалтыг хангахгүйч бол уулзалт зохион байгуулсан. Тэр үед таавал их хурлын гишүүн байсан баг тий 14 онд. Хэд онд 14 он уу за. Тий. Тэгээд тэр үед Улаанбаатарт цуглаад ер нь гадаад байгаа монголчуудын асуудлаар ямар одоо шийдлээ хүлээсэн асуудлууд байгаа. Хил соёлын бодлого, боловсрол, нийгмийн асуудал, тэгэл нөгөө сонгуулийн эрхийн асуудал ч гэдэг юм ингээл нөгөө тулгымцсан асуудлуудаа ярьж явах зураа бол ер нь дандангаараа асуудлыг төр засгийн байгууллагатай асуудаад явах хүндрэлтэй байна. Төр засагтай ч гэсэн хүндрэлтэй тийм ээ. Нэг чимээдийн нэг холбоо очоод нэг юм яриа дахиад одоо юу гэдэг нэг байгууллага яриад очоод байх бол хэцүү байна. Ер нь бид нар ер нь нэгдээд хамтраад ажиллаж яасан гэдэг үүднээс элийн чандах монголчуудын зөвлөл гэдэг энэ одоо байгууллагыг үүсгэн байгуулсан. Түүхтэй 2014 оны 9 сарын 19. За тэгээд тэрнээс хойш бол ер нь бол төр засгийн байгууллагуудтайгаа одоо альч нам хэсэг арсан байлаа гэсэн гадаад байгаа монголчуудын асуудал гэдэг бол байдаг байх ёстой ч асуудал. Тэгэхээр энэ чиглэлээр бид нэг ингээм хамтраа дуу хоолойгоо өргөөд зарим одоо асуудлуудыг хамтран шийдэж явж байгаа. Энэ дээр хамгийн чухал бас нэг үүрэгтэй бодлогын чанартай бүрдчих бол 2016 оны 1-р сард шиг санаж байна. Засгийн газрын 1-р тогтоолоор бичсэн дэлхийн монголчууд гэдэг. Энэ дэлхийн монголчууд хөтөлбөрийн дагуу бид нар бас одоо төр засгийн байгууллагуудтайгаа хамтраад бас тодорхой үйл ажиллагаанууд зохион байгуулалт явж байгаа. Байлбал одоо элийн чандад байгаа оюутан залуучуудын чуулгууд байж байна. За тэгээд гадаад байгаа хүүхдүүдэд зориулсан хэл соёлын жишг хөтөлбөрч гэдэг юм уу те. За тэгээд багш нарын сургалт гэдэг ч юм уу ингээд янз бүрийн чиглэлийн гадаад сурчлагын гэгчшин янз бүрийн үйл ажиллагаануудыг гадаад харилцааны яам болон манай холбоодууд бол суугаа орныхоо эцэг сайдын дипломат төлөөлөгчийн газрууд хамгийн иргэдийн оролцоотой дэмжлэгтэйгээр ингээд зохион байгуулсан. Энэ дээр бол мэдээж одоо юу гэдгийг анхаарах ёстой, цаашдаа өгүүлэх ёстой, шинжлэх ёстой олон асуудлууд байдаг. Тэгэхээр та бол одоо жишээлбэл ингээд нөгөө карантин зугаа хүн гадаад байгаа монголчуудын асуудал гэдэг бол ерөнхийдөө одоо ингээд ийм асуудал байдаг юм байна гэдгийг бас бүрэн хэмжээгээр биш юм а гэхэд тодорхой хэмжээнд бас ойлголт авч шүү дээ. Мэдэрч эхэлж байна. Тий. Мэдээд эхэлж байгаа байхгүй юу? Одоо энэ холбооны улс гэхэд өөрсдийнхөө иргэдэд энэ хүнд үед энэ одоо энэ коронавирусын энэ онцгой дэглэмүүд тогтоосон энэ цаг үед иргэд рүүгээ хандсан нийгмийн болон одоо олон талт арга хэмжээнд авч байна. Тэр нь над дээр нэг рубль 1 копеек унахгүй байна. Намааг бол хүн гэж үзэхгүй байна. Эсвэл Америкийн нэгдсэн улсад ноён Трамп одоо 2 триллион долларын тухай асуудлыг шийдэж байна. Тэнд бол яг л Америкийн иргэн болоод бүртгэгдсэн монголчууд нь хамаатай болохоос биш. Нөгөө оюутнууд. Нөгөө одоо бас нэг хэдэн цаас олоод ээчигээд нэг түр хугацаагаар очиод нэг ажил хийж байгаа монголчуудын дотор бас бодлого байна.
Эсвэл Европын олон Шивэд бол орнуудыг ондоош баг. а Шивэд бол ондоо. Шивэд бол ондоо. за яг та гэвч ингээд эн чинь нөгөө би зүгээр таны ярианы дундор орж ирж юу гэж хэлж байгаа юм бэ гэхээр энэ гадаадд байгаа монголчууд маань Путин одоо нөгөө Батулгын найз Путин ч юм уу нөгөө хинийхэн найз Трамп ч юм уу нөгөө монголчууд чинь тоохгүй байх шүү. Монгол улсын засгийн газар Монголын төр өөрөө тэр гадаад байгаа иргэд рүүгээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм байна. Энэ нөхцөл байдал зөвхөн хэдэн онгоцоор зөөж авчрахтай биш. Тэр байгаа газарт нь бас дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг дотор мэдрээд гисэн байхгүй. Зөв. Тий, наач бол зөв. Энэ бол та сонсч байсан баг. Жишээлбэл одоо ингээд энэ авчгүй хүчин зүйлийн үед буюу энэ одоо онцгой үед гадаад байгаа иргэд чинь хамгийн их одоо савлгаанд өртдөг юм байна. Хамгийн их савлгаан. Яг тэгэхээр одоо жишээлбэл та хэлийн чандад байгаа иргэдэд туслах сан гэж сонсч байсан. Одоо харилцааны яамны цайдын дэргэд яамны тэр сан жишээлбэл өнөөдөр бид нар цаашдаа төр засаг нь анхаарах, тэрийг төсвийн хөв ихжүүлэх тий жилдээ та 200 сая төгрөг төсвөлдөг байхгүй юм. Бид тэр 200 сая төгрөг чинь өнөөдрийн ойлголтоор бол ямар мөнгө те асал хэцүү төлөв байгаа. Тэгэхээр манай төр засгийн үгээс та нөгөө ерөнхий сайд их хурлын дарга гэдэг мөнгөний одоо ингэж меншнж жагаад хаглаж жагаад гадаад байгаа иргэдэд анхаараач гэсэн ихтэй пост бичсэн байсан. Би тэрийг анзаарсан. Тэр бол нэг талаасаа ер нь бол энэ ийм хүнд үед тийм үү. Нөгөө гинтийн янз бүрийн асуудал үүсгэхэд гадаад байгаа иргэд рүүгээ зарцуулж болох ийм одоо санг бол анхааралтай авч баяжуулж жил болгон одоо тодорхой хэмжээгээр төсвийн нэмээд баяжуулаад ингэ явахгүй бол яг ийм үед бол жишээлбэл хөрхий хараар амьдарч байгаа монголчууд буюу хууль ёсоор амьдарч байгаа монголчууд бол үнэхээр газар хатуу тэнгэр бол тэгэхээр гадаадд байгаа монголчууд гэдэг маань хий юм бэ? Монгол улсын хувьд гэдгийг бас нэг ойлоо тодтмоор байна л да. Би санаж байгаа. Жишээлбэл Монгол улсын эдийн засаг нэлээд тийм хүнд байдалд орцсон. Валютын одоо нөөц боломж асар багтаа. Тэр цаг үед жишээлбэл Америк, Солонгос, Европын монголчууд ар гэртээ явуулдаг нөгөө хэд $10 энэ төр нийлсээр байгаа 400 гаруй сая долларыг Монгол руугаа шилжүүлдэг байсан шүү дээ. Тухайн тэр үед чинь тэгтээ юу шүү дээ. Зөвхөн банк болон банк ус санхүүгийн байгууллагаар мэдэгдэж байгаа тоо. мэдэгдэж байгаа юм тийм. Мэдэгдэж байгаа шүү дээ. Тийм. Мэдэгдэхгүйгээр нэг хүнээр дамжуулаад нэг $1 явуулдаг ч юм уу. Тийм. $100 өгдөг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бол угаасаа байж байна. Одоо ингээд анзаарч явахдаа нэг таньдаг хүн ч юм уу эсвэл нэг ингээд ирсэн очсон хүмүүс аливаа манайханд $1000 авчиад өгчөөрөө $500 ч юм уу авчиад өгчөөрөө гэх асуудал бол угаасаа нийтлэг. Зөвхөн тэр мөнгөний шилжүүлгээр явуулж байгаа нь бол яг одоо цалингаа аваад тий одоо албан ёсны байгууллагуудаар нь шилжүүлээд явуулж байгаа юм шүү. Би нөгөө баг 20 жилийн өмнөх тоог ярьж байгаа байхгүй $400 сая гэдэг чинь баг 20 жилийн өмнөх тоо. Яг тэр хүнд үед 400 орчим сая доллар тийш бүртгэгдэж очиж ирсэн. За зөвхөн дундын явж байгаа. Тэгэхээр одоо нэг төгтөнд бас нэг нэлээд том хувийг эзэлдэгсэн шүү. Тий. Тэгэхэд тэр үед баг Монгол улсын төсөв чинь баг $400 сая байсан байхгүй. Нийт Монгол улсын төсөв тэр үед баг тийм байсан. Энэ нөгөө хүн рүү залгаад байгаа шүү. За чам руу хүн залгаад байгаа юм уу? Тий. Тэгэхээр дундаар яриа орж ирсэн. Энэ ойрд нөгөө нэг юм байгаа. Нөгөө бид нар нөгөө шивдэх монголчуудын холбоо нөгөө монголчуудтай зориулсан мэдээллийн ажил өрнүүлээд бас одоо ядарсан зовсон гэдэг юм одоо бас мэдээлэл хэрэгтэй бас одоо бас нэг юм нээлттэй утасыг ажиллуулж байгаа. Зөв. Тэгээд байна. Одоо ингээд банк. Тэгэхээр ингээд $400 сая гэдэг бол тухайн тэр цаг үед бол Монгол улсын нийт улсын төсөв байлаа шүү дээ. Тийм эдийн засгийн байсан сайхан шүү дээ. Ерөөсөө нэг 20 гаруй жилийн өмнө. Өнөөдөр жишээлбэл гадаадд байгаа нэг Монголд байгаа аав ээж одоо дүүнер энтергээд бас л нэг хэдэн 3 4 5 хүний амьдралыг аваа яваад байгаа байхгүй. Тийм биз? Тий. Хамгийн наазахын зүгээр ингээд нэг хүн таарлахаар аавдаа ээждээ нэг гутал ч юм уу. Тий. Дүүдээ нэг өмдөж гэдэг юм уу. Нэг оюутан болж байгаа юм хөрхийгээл ингээд нэг костюм бичиг явуулдаг ч юм уу тий. Тэгээд нэг жижиг сажиг юмнаас ахуулаад ингээд юм тасрахгүй тий. Дээрээс нь гадаадд байгаа монголчууд маань бол асар их зүйлийг сурж, дадлагжиж, мэрэгшиж ирдэг. Жишээлбэл Солонгосод ажиллаж байсан монгол залуучууд
Монголдо ирээд барилгын компани байгуулад дотоод засал урилгын юм хийгээд одоо өнөөдөр хамгийн өндөр чанартай одоо барилгын тэр үйл явцын чанарчлалтай тэр гадаадд байгаа монголчууд авчирсан шүү дээ тий. Манай найз жишээлбэл найзууд Солонгост байж байхдаа юм фасадны ажил хийж ирсэн байна. Тэгэл одоо Монголдо яг өөрсдөө очиод нийлээл ийм компани байгуулаад одоо барилгын гадна заслын ажил хийгээл нөгөө мундаг явж байгаа л та. Тэгээд чичээл нөгөө өндөр боловсрол эзэмшсэн монголчууд мэдээж байхаас гадна өндөр чадвар эзэмшсэн монголчууд чинь бас ялгаагүй бидний үн зүйл болж байна. Тэгэхээр ингээд би өнөөдөр та бүхэн ярианд дундуур монголчуудаа юу ойлгох гэдэг нь ихэр гадаад байгаа монголчууд маань бол яхаарахгүй эх оронч одоо ингээд удахын ирээр бүр их эх орноос хамдаг, дурсдаг, санаа зовдөг эх орончд. Дээрээс нь эх орноо хизээч мартдаггүй аав ээж ахын дүүс тэр бүгдийнхээ амьдралыг авч явдаг. Монгол олсон эдэн цасныхаа нэлээд хувийг одоо Монгол руугаа шилжүүлдэг. Гадаадаас хөрөнгө татаж Монголдо дандаа шинэ боломжуудыг бий болгодог. Одоо шинэ үйлдвэр байгуулдаг, шинэ үйлчлэгээнүүдийг оруулж ирдэг. Гадаадаас олжсон тэр мэдлэгийг ашиглаад. Дээрээс нь тэр нийгмийн харилцааны шинэ соёлыг авчирдаг. Одоо хөдөлмөрийн сахилга бат, бизнесийн соёл, одоо технологиудыг оруулж ирдэг. Шийдлүүдийг оруулж ирдэг тий. Тэгэхээр гадаад байгаа монголчууд маань зүгээр нэг очиод нэг тансаглаад далайн ирэг дээр одоо 9 дээр дээш хараад өвчж байгаа хүмүүс биш. Энэ Монголын хөгжил дэвшил, Монголын энэ урагшаа алхаж байгаа энэ том ахын хамгийн нөлөө үзүүлж байгаа хүмүүс юм аа. Тэгэхээр энэ хүнд цаг үед нь дандаа ингэж гадаасаа юм авдаг байсан монголчууд маань яагаад энэ хүнд цаг үед монголчууд тусал болдгүй юм бэ гэдэг зүйлийг би одоо монголчуудаа ойлгох гэдэг байна. Ойлгол одоо шилбэл зөвхөн ятгийн хэмжээнд энэ одоо шинэ коронавирусны асуудал өрнөөл ингэ явж байгаа үед бол бид нар бас нөгөө эх орондоо маск хэлгээцгээе гэж аян өрнүүлээд. За. Энэ аяны хүрээнд энэ аяны хүрээнд яг компани тээвэрлэлтийн асуудлыг аагаад тэ шийдээд тэгээд хил дээр бол одоо юу гэдгийг нөгөө орж ирж байгаа маскнаас татвар авахгүй ийм шийдвэр гаргаад тэрнтэй холбоотойгоор зөвхөн бидэрт мэдэгдэж байгаагаар бол бид нар бол нэг 160-аас 170 сая төгрөгийн маск явуулсан байна. Ер нь бол сая гадаад байгаа монголчууд маань маск хүртэл явуулсан байна шүү дээ. За. Хамгийн сүүлд одоо бүр Солонгост байгаа монголчууд маань 14 сая төгрөгийн шилжүүлэг эрүүл мэндийн яамд хийсэн байна. Одоо 1-2 хоногийн өмнө. Одоо энэ онцгой байдалтай энэ вирустай тэмцээрээ бас бэлэн мөнгө хүртэл явуулж байгаа юм уу тий? Тэгээ одоо 14 сая төгрөгийг шууд шилжүүлэг байдлаар одоо мөнгө хэлбэрээр нь өгч байгаа байхгүй. Тэгэхээр 2017 онд чиг санаж нэг манайх ч нэг маш их түүмэрт автсан шүү дээ. Тийм ээ 18 онд ч үлээ. Тэр үед бол бид нар бас гадаад байгаа монголчууд Америк, Европ, одоо Азийн улсууд нийлээд бас 100 гаруй сая төгрөгийн зааварчлаар энэ зааварчлаар. Тэр гадаад байгаа монголчуудын хувьд бол нэг талаасаа түрүүний таны ярьсан одоо технологийн дэвшил олон юмыг дамжуулахаас гадна хүмүүнлэгийн ажлыг маш зөвхөн зохион байгуулдаг. Одоо хамгийн сүүлд гэхэд бол гадаад байгаа монголчуудын холбоотууд маань тухайн газар байгаа иргэдтэй бол одоо туслах үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулж элчин сайдын яам технологи төлөөлөгчийн газруудынхаа үйл ажиллагаанд бас сайхан тусалж байна. Тийм ээ. Энэ бол одоо төр засгийн байгууллагын хувьд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд маш их одоо нэмэр болж байна. Багт одоо би бол суугаа орныхоо сайдын яам сая манай сайд шинээр ирсэн тийм ээ. Жанаг сайд ирсэн. Мундаг сайд ирсэн дээр манай дээр. Бид нар бол их сайхан ойлголцоод хамтран ажиллаж байна. Дээрээс нь ер нь суугаа орны элчин сайдын яамд хамгийн их чухал үүрэгтэй хүн бол консулын яамд ажиллаж байгаа хүмүүс байдаг юм аа. Энэ хүмүүс одоо иргэдтэйгээ хэрхэн яаж хамтран ажиллаж тэр улсуудаа зохион байгуулж тийм ээ. Өөрөө одоо юу гэх нэг сортотой хүн бай гэж ярьдаг шүү дээ. Тэ? Нэг тийм хүн байхаас их олон зүйл хамаардаг. За ингээд нэг юм ёс зүйн харилцаа асуудалтай хүн байх юм бол ингээд бас л хэцүү юм сонсогдоод. Тэгээд энэ хүнд үед бол бид нар аль болох одоо бие бинийгээ хамтарч ойлголцох талдаа бол ажиллаж байгаа. Гэхдээ бас заримдаа одоо бас хэлэхгүй өнгөрхийн аргагүй нь бас гараад байна. Зэрэг яамдын утас одоо 5 утас тавьсан мөртлөө
500 удаа залгалаа гэн 7 цаг тасалбаргүй залгалаа гэж одоо би өнөөдөр та миний фэйсбүүкийг анзаарсан бол Солонгостой элчин сайдын яам жоохон одоо шүмжлэлтэй хандсан юм байгаа. Одоо үнэхээр одоо иргэдийн зүгээс шүмжлэлтэй хандж байгаа учраас одоо би хэлхийгээр аргалга. Тэгээ энэ асуудлын гадаад харилцааны яамд шилжсэн өнөөдөр би бас гадаад харилцааны дэд сайд Батцэг сайдтай бас холбогдлоо. Тэгээд ямар ч энэ асуудлыг бас холбогдох хүмүүст нь хэлж одоо аль болох иргэдэд чирэгдгүй байдлаар хон байгуулъя гэдэг юм хариу өгч байна. Тэгээ бас нэг үе бодоход энэ нөгөө онлайн цахим юм гэдэг чинь их давуу талтай байна. Тийм ээ. Хаан Феликс одоо төвчсгийн хүмүүстэй цайдч бай, даргамч бай бас ингээд нэг холбогдоод байх, үгүй билээд байх юм боломж нэгдэж учраас одоо Европт нөө Америкт нөө гэдэг нэг их чухал шилж байна. Тэгээд сүүлийн үед бол миний байгаа Оросын холбооны улс гэхэд монголчуудын хувьд бол одоо зашил. Яг ер нь бол одоо ингээд суугаа оронд байгаа иргэдийнхээ асуудлаар бид нар бас бүртгэл явуулж байна. Ер нь одоо үнэхээр одоо ахуй амьдрал нь хэцүүдээд одоо хараар гэдэг юм уу хууль бусаар амьдарч байгаа хүмүүсээ бол ажилгүй болж байна. Тийм ээ. Ажилгүй болох юм бол амьдрал байхгүй гэсэн үг шүү дээ үндсэндээ. Энэ өртөг өндөртэй газар яаж амьдрах вэ? Тэгээд бүр одоо үр хөвгттэйгээ гэр бүлээрээ байдаг байх юм бол одоо бүр хэцүү байна. Тийм ээ. Чимээдэд бол өнөөдрийн байдлаар яг албан бус хаагаар бол нэг 7-8 мянган монголчууд байна гэж үзэж байгаа юм бол. Тэгээд 7-8 мянган монголчуудын маань хувьд ингээд над руу сүүлийн 10 хоногт ярьж байгаа энэ тоог аваад үзэхэд орон ажил 40-50% нь л одоо хууль бусаар хараар амьдарч байгаа монголчууд юм уу гэсэн төсөөл бууж байна. Хууль ёсоор амьдарч байгаа байсан ч гэсэн ажилгүй болж байна. Ажилгүй болохоор яаж юм уу? Оршин суух эрхийн асуудал өндөгдөн. Тэгээ оршин суух эрхгүй бол хаачих юм тийм ээ. Эх орондоо процесс хийж шин. Өөр одоо тэрийг бид нэр хаашаа явах гэх үү те. Тэгээ одоо юу гэх юм манад бол сошиал дээр ч гэх юм уу энэ зүрийн хандлага бол байна. Энэ гадаад байгаа монголчууд гэдэг нэг баахан вирус тээцсэн нөхдүүд те. Ингээл хахал махал зээгчд импортлогчд гэх шиг энэ зэнзээнүүд гараад яриа өөрөө үсгээл ингээл яваад. Тэр нь бол жоохон дотоодын гадаадын гэсэн ийм ялгаа заагтай яриаг л бид нэр эдгээр таасан дээр тийм яриа байдаг ч гэсэн яг агуулгаараа бид нэг л одоо Монгол таны хэлдэг нөгөө бид нар чинь дөөхийн шүү тий бас энэ бидний зөвхөн монголчууд маань бол одоо бие биенийг одоо хаанч байлаа гэсэн одоо хайрлж хамгаалж одоо дэмжиж тусалж явах ёстой шүү гэсэн энэ зарчмыг бид нар одоо явж байна л. Миний Оросын суугаа Оросын холбооны улс гэхэд өнгөрсөн 7 хоногийн хүртэл дэлхийгээр тарсан Оросуудыгаа баахан онгоцоор зөөлөө. Тэгээ сая 2 хоногийн өмнөөс одоо хаалгуудаа хаахгүй болохгүй нэ. Одоо уучлаарай гадаад байгаа Оросуудаа бид нэр харин одоо та нарыг гадаадад авч чадахгүйгийнхаа excuse болгоод одоо юу яа. 2 сарын одоо нөхөн олбор 2 сарын хугацааны одоо орон байран дээр гарч байгаа төлбөр тооцоон дээр дэмжлэг үзүүлээ. Одоо шинэ Шведээс ч юм уу Америкаас ч юм уу заавал тэр монголчуудаа авчрах тухай бодох биш. Тэнд нь одоо ядаж нэг 2 сарын одоо байрны түрээсэн дээр нь дэмжлэг үзүүлчих юм бол энэ бол асар том дэмжлэг болно тий. Тэгж байх. Одоо яг 2 сарын хугацаанд ядаж нэг жоохон орон байртай болоод эхлүүл бас нэг багсаг цагийн ажил ч юм уу янз янзын ажил хийх боломжийг ханш. Амьд хүн аргатай гэрчээр тий. Ер нь бол бид нар яг дөрөвний хэлсэн зүйлээ ер нь бол зоригдохаа ер нь гадаад байгаа монголчуудын нэг болсон шүү дээ. Тийм учраас одоо яг энэ эрсдлийн үед ийм онцгой үед бид нар энэ нэлээд чанар байгаа иргэдэд туслах сан гэдэг одоо тэр яриад байгаа зүйлийг жоохон амь оруулах хэрэгтэй байна тий. Ерөнхийлөгчдийн төвшөнд ч бай, бодлогын аргач бай, ерөнхий сайдч бай. Одоо та их олон хүмүүст ойр байдаг явдаг. Хүний хувьд бол бас чихэнд нь үргэж тий. Хэлэх ярих боломж олбол ярьж л байгаа хэрэгтэй. Тэгэхээр энэ бүгдийг хийхин тулд яриад энэ бүгдийг хийхин тулд би сая одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн их хурлын нээлтэн дээр хэлж байгаа үгийг сонслоо. Ой амар юм байш шүү гэж яриад байна. Тэгэхээр амар байгаа хүн болгоо ойлгож байна. Одоо тэгэхээр юм хийх хэрэгтэй. Юм хийхин тулд тодорхой судалгаа хэрэгтэй. Жишээлбэл гадаадад амьдран суугаа монголчуудынхаа талаар
манай гадаад харилцааны яам, тухайн орон суугаа элчин сайдын яам, манай монголчуудын холбоо зөвлөлүүд хамтраад жишээлбэл одоо Шведэд байгаа 8,000 монголчуудын хэдэн хувь нь одоо ажиллаж болж байна. Хэдэн хувь нь одоо нийгмийн дэмжлэгээс одоо олон хүндийг үлдэх нь вэ? Хэд дээр нь бид нар одоо яг зайлшгүй одоо анхаарал дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм бэ? Ингээд нарийн судалгаа энэ гаргаад ирэх юм бол за нэг 1000 хүн хэцүүдлээ шүү хөөе. За 1000 хүн хэцүүдсэн бол аль аль хотод байна. Тэгвэл нөгөө хэдий чинь 4-5-аар нэг умгар өрөөнд оруулчихад нэг хүн дээр нэг 200-аас 300 еврогийн одоо түрээсийн төлбөрөл гарна шүү дээ. Ингээд нарийн судалгаа хийгээд ирэх юм бол тийм даад давшгүй их мөнгөний тухай асуудал бас биш байхгүй те. Тухайн хүндээ бол энэ бол судалгаан дээр л үзлэх шүү дээ. Тэгэхээр би одоо танд юу хэлэх гээд тэгэхээр манай Хилийн чанар монголчуудын зөвлөл эчин сайдын яам гадаад яамынхаа өдөөд одоо ийм судалгаануудаа хамт гаргая. Судалгаанууд гаргаж тоо гарч ирнэ. Тоо гарах юм бол улс төрчдөд их хурлд засгийн газарт сангийн хамт за энд одоо шилбэл 200 сая доллар хэрэгтэй юм байна. 20 сая доллар хэрэгтэй юм байна. За энийг шийдээ. Тоо байхгүй, судалгаа байхгүй ажил явахгүй шүү те. Яг үнэ. Тэгэхээр яг таны хэлсэн санаа дээр бол бид нар бас юм хийж эхэлж байна. За. Жишээлбэл өнөө маргаашгүй бид нар гадаад байгаа оюутан залуучуудынхаа дунд судалгаа явуулж эхэлж байна. Хэдэн яг байргүй болж байна. Тийм ээ. Хэдэн одоо байрнаас хэдэн сарын дотор гарахаар байна гэдэг ч юм уу. Бас өөрчлөсөн мэдээлэл өгсөн газрууд бас байж болно. Тийм ээ. Магадгүй одоо бас мэдэгдэхгүй үлдчихэж байгаа жижиг хотуудад байдаг монголчуудаас бас хол хүндий байдаг оюутнууд бас байдаг. Тийм ээ. Жижиг хотод 1-2-ороо амьдардаг ч юм уу. Бид нар маань ингээд үлдчих вэ гэдэг үднэс тэр судалгааг явуулж эхэлсэн. Таны хэлж байгаа санаа зөв. Тэгэхээр энийг бид нар гадаад харилцааны яамнда улсын онцгой комисстэй хэлж байгаад ер нь энийг нийт монголчуудынхаа дунд гадаад байгаа монголчуудын одоо нэг 200 мянган монгол гэж ярьдаг шүү дээ. Тэгэл яг 200 мянгаас чинь үнэхээр одоо 200 мянгуулаа асуудалтай биш шүү дээ. Жишээлбэл надад бол асуудал байхгүй. Тэгээ би бол тэр улсаас Монголоос өгч байгаа итгэж надад хэлдэг шүү дээ. Тийм ээ. Өөрөө энд ажиллаа хийж явж байгаа. Тийм ээ. Одоо карантин сууж байгаа зоргоо бол одоо хэрэггүйгээр чинь тийм. Тий, одоо та бол хэрэггүйгээр чинь би хэрэггүйгээр чинь хасагдчихлаа хоёр яваад байна тийм. Тий, тэгээ манай гэрт байгаа манай эхнэр хасагдана. Хүүхдүүд хасагдана. Манай адам аав ээж бол хэрэггүй яаж хийж байгаа би нэг аваа явчихна. Тийм ээ. Тэг жишээ нь ингээд хасагтаа явчихна. Тэгэхээр яг зорилттой бүлгийнхаа улсуудыг бүртгэхэд бол уул асуудалгүй. Би нэг юм дээр жоохон шүүмжлэлтэй критикал аваад байгаа нөхөд манай төр засгийн байгууллагууд бүртгэл хийхээс жоохон айгаад байгаа шүү. Харин тий. Бүртгэл хийвэл манайхан яаж юм нөхөр нэх олон хүн ингээд хүлээлтэнд оруулаад өнөө баруушгүй авах гэж байгаа юм шиг ойлголт төрчин гэж айгаад байгаа шүү. Үгүй шүү дээ. Монголчууд манаас ойлгож байгаа шүү дээ. Монгол маань хэдэн онгоцтой байлээ. Эмнэлгийн одоо тэр үйлчлэгээ яаж хүрэх вүлээ, тийм ээ? Онцгой байдлын даргач онцгой комиссийн даргач өөрөө хэлсэн шүү дээ. Бид нар бол ийм онгоцтой, ийм одоо экваж бүлэг хүнтэй таавал одоо замтай өрөө өвчин сайд үсэн бүгдийг мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол бүгдээрээ монголчууд мэдсэн учраас одоо юу гэдгийг онгоцныхоо далавчин дээр суугаад явъя гэж хинч хэлэхгүй шүү дээ. Тийм үстэй. Бага боломжтой хамгийн одоо эмзэг бүлгийнхныгаа гэдэг юм уу боломжтой улсуудад явуулъя гэхэд бол монголчууд ойлгох биш. Өчигдөр би нээлттэй явуулахгүй. Өчигдөр орой би Польш монголчуудын холбооны тэргүүн залуутай ярьлаа. Маш ихтэй, маш тийм мэдээлэлтэй Польшд байгаа монголчууд одоо нэг бүрчлэн одоо ийм байдалтай байгаа, тийм байдалтай байгаа бид ингээд юмыг гартаа барьсан мэт. Одоо онцгой байдал одоо Монгол улсын онцгой комиссийн нэг шадар сайд инг төвшин биш үү? Инг төвшингийн дайны одоо юмыг ингээд багцлсан Польшийнхаа Монгол иргэдэг ингээд багцлсан сууж байгаа байхгүй. Зургаа та 50 байж жоохон цөөн хүнтэй л дээ. Тэгвэл зохион байгуулалт байна гэдэг нь надад их таалагдсан. Тэ сайн байна тий. Сайн байна. Тэгээ одоо ингээд өнөөдөр маргааш нөгөөдрөө үргэлжлүүлээд бусад бүх орны монголчуудынхаа холбоотуудтай бас холбогдсон ярина. Заримд нь нөгөөдгийнх нь дурсахыг ярина. Одоо алив наач нь юу болж ийн гэн те. Би бас таныг таач одоо мэдээж сэдвэртээ холбоотой байгаа байлгүй те. Тэгтэл бидний хийж байгаа яриануудыг бас та анзаар сонсож байгаараа. Би бас гадаад харилцааны сайд цогоо сайтыг ингээд сошиалыг дамжуулаад одоо битэрийн яриан сүлээд бүх яриаг одоо сонсох нь энэ гадаад бодлогоо барьж байгаа хүмүүс гадаад улсаа бодох ёстой тэр төрийн одоо
өндөрлгүүд бидний энэ санаа бодлыг заавал сонсох ёстой гэж үздэг. Энийг дагуу тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үздэг. Зүгээр сууж байгаа орны хувьд ярих бол одоо шивэд гэхэд 80,000 иргэдээ яг ирэхийг хүсэж байгаа 80,000 иргэдээ аавна гэж байна. Тэгээд тэр иргэдээ бол одоо үе шатаа аваад босч байгаа юм шиг байна. Та сонссон бол холбооны өвдөлт Герман улс гэхэд 320,000 иргэдээ аваад босч гэж байна. Тэгэхээр энэ нөгөө яг хөө мэдээж эдийн засгийн хүчин чадал гэдэг юм уу бааз гэдэг бол чухал нөлөөтэй. Гэхдээ таны хэлдгээр заавал авчрах гээд энд одоо чичлүүлээд янз бүр болоодохоос илүү байгаа оронд нь бид нар яаж одоо тийм ээ нэг торгоож амьдрахт нь суулгах гэдэг бол хамгийн чухал хөшөөрөг болчиход байгаа байхгүй. Уул наадах ч маш их чухал санаа. Чухам одоо энийг бид нар яаж ажил хэрэг болох вэ? Уул нь судалгаа авахд маш амархан. Манайхан бол за тийм ээ за ингээд оролцоороо гэх юм бол манайхан яг ийм хүнд нөхцөлтэй үед бол бүгд одоо уцаа бариад сууж байгаа. Ерөөсөө. Одоо бол ингээд харьцангуй карантинд орчихсон тийм ээ яг тань шиг нөхцөл зөндөө олон байгаа шүү дээ. Тэгэхээр карантины усуд ч бол одоо яг ингээд цоргог мэдээлэл авахд бэлэн мэдээлэл өгөхд бэлэн тийм ээ харьцангуй ингээд бас асуудлыг ярилцахад бол их хөнгөн байгаа. Одоо бид нар ингээд та хэлж ин монголчуудын холбоотой хэр холбоотой байлгүй гэж чинь. Бид нар бол өдөр тутмын холбоотой. Тэнд юу болж байна? Хаана юу болж байна? Танаа монголчуудын асуудал юу болж байна гэхээр нийтлэг бүгдээрээ ерөнхийдөө адилхан байна. Тэгвэл зүгээр суугаа орных нь хууль дүрм харьцангуй одоо өөр улсуудаас хамаарат бас өөр байна. Зүгээр нэг сайхан мэдээ гэх юм бол Монгол хүн гадаадд байгаа монголчуудаас одоо энэ айхтар вирус авсан хүн бол харьцангуй бага сонсогдож байгаа. Тэгж байна. Тэр бол бидний хувьд бол одоо их чухал одоо сайхан. Өчтөрөө тэр нэг Ирландд авсан байж магадгүй гэсэн мэдээлэл нотлогдсон нотлогдоогүй юу? Юу гэнэ? Ирландд нэг Монгол улсын иргэн халдвар авсан байж магадгүй гэсэн яриа гараад байсан. Тэр нотлогдсон нотлогдоогүй юу? За одоо мэдэхгүй. Гэхдээ манайхан бол бас Европын зарим улсуудад бол одоо нэг томоо төс өвчний үе бас давцчихад байгаа. Тий. Одоо шивэдэд гэхэд бол над руу ярьсан 2-3 хүн байгаа. Нөгөө шинж тэмдгийн төстэй учраас тэмдгийн одоо би ингээд корона авчижээ гэж хөрхий хандраал над руу яриад. Тэгээ нөгөө шинж тэмдэг янз бүрийн юмнуудын энд ч бас Монгол эмчнэр байна. Эдгээр системд ажилладаг. Бид нартайгаа холбож өгөө зөвлөгөө өгүүлээд байнгын ингээд яриулаад ахаар нөгөө айхтар амтны биш томоо төсдгээд бас нэг эмчлэгдэж болдог юм дээр хэрэглээд бас янзлж болдог өвчний төсцөн байгаа. Бас нэг одоо юу гэх юм нөгөө өвчин тусгаар азтай байна гэхэд хайшаа ямар ч байсан одоо бас тэр айхтар вирус нь биш юм байна гэдэг юм. Польшид маш олон тооны монгол эмчнэр одоо уламжлалт монгол эмнэлгийн аргаар одоо эмчилгээ хийдэг. Польшид тэр ярина халуун ард суулгаад тэр ярина адууны мах шануу зэдүүлээд Польшид их баг тооны халдвар авч ирсэн шүү дээ. Манай Польшид уламжлалт эмчилгээний эмчнэр ч мундаг шүү дээ. Одоо чигтэр манай холбооны тэргүүн ярьсан хэсгийг мэдэхгүй байна. Бүр ингээд ийм хийгээд Польшийн одоо эрүүл мэндийн яамнаас нь патентыг аваад тэр чинь одоо үндсэндээ Европын хэмжээнд бүх боломжтой болчихж байгаа гэсэн үг үү. Тэгэхээр тийм юмнууд гаргачих гэсэн мундаг эмчнэр би 100 гаруй эмчнэр лав байгаа байна. Польшид бол ерөөсөө үндсэндээ 8,000 монголчууд гэхэд яг үйлчлэгээний салбарт ажиллаж байна. Бизнес эрхэлж байна. Таныг гэрсэн бол одоо би энэгээр сүшээний газруудаар оруулж өгүүлээ гэж бодлоо. Тэгээд янз бүрийн үйлчлэгээний салбарын хүмүүс бизнес эрхлэгчид нэлээд болсон. Энэ бол бас энэ үед тэгээр одоо хүнд үед тогтсож байгаа ч гэсэн бас нэлээд одоо хүн шалгуурыг давтахаж гарах юм шиг байна. Тэрсмэ одоо бас зарим нь бол 3-4 салбартаа болчихсон 70-80 хүн ажиллаж байгаа газрууд бол хөндлөх шиг байна. Тэгээд засгийн газраас жоо тэтгэмж эдийн засгийн нөгөө бодлогын үр дүнд бас тодорхой дэмжлэгүүдийг авч чадах байх гэж найдаж байгаа. Зарим нь бас авч байгаа сураг байна. Тэр нь бол бас эдний хувьд дэмжлэг болох байх гэж найдаж байгаа. Энэ ч бас асар их юм байгаа шүү дээ.
Одоо та 60 70 хүн ажиллаж байгаа нэг Монгол аж ахуйн нэгжээ гадаад байна гэж бодохоор бас мундаг болсон. За намын урданд их баярлалаа. Тэгэхээр энэ за Хилийн чандах монголчуудын зөвлөл гэдэг байгууллага гадаад удаан хугацаагаар суулж байгаа миний хувьд ч тэр би урд нь бас энэ төслөө гадаад улс орнууд хэрэгжүүлэх гэж та бүгдтэй холбогдчихсны хувьд ч тэр аль аль талаас харахад маш тийм хэрэгтэй бас хэрэгтэй гэж харсан зүйлүүдийг сайн хийгээд байна уу? Төр засаг их баригчдын учрыг одоо наад талаас нь янз бүрээс талаас нь бас эвийн болоод бас тэнд ажил гаргаад ах шиг байна. Тэгэхээр та хэдийнхээ дүүнэрийнхээ ажилд амжилтыг хүсье. Та байнга холбоотой бай. Та бас манай зөвлөхөөр ажиллаарай. Загнаа тийм. Намайг нэрээ зараалаар янз бүрийн ажилд гүйлгэж болно шүү. Таныг харин одоо яг ингээ бариад авлаа шүү. Одоо тэгээд яг Европ руу та ингээд нөгөө дайлаар мордох гэж байгаад бас ингээд нүүр хагарч авч ийн гэж ойлгоод байна. Дараа нь одоо цаг сайхан болоод асуудал төвчрөөд ирэхээр бүгд ирэхэд одоо нөгөө гэрвшээд байх юм байхгүй. За одоо дүүнэр юу байна гэж ороод ирнэ гэсэн ийм одоо яг одоо коронавигийн ач тус гэх наашийн ингээд таны характеристикцэн явдал бол бас одоо талах чинь гэж. Би ч одоо нөгөө энэ сайхан чөлөөтэй ярилцсанд баярлалаа их албархаг биш ингээд бас ярих сайхан байлаа. Би ч одоо танаа 7-8 улс орноор та бүгдээрээ ингээд заалгаж чиглүүлээд явна гэдэг Германаас том аяллаа автобус төрөсөлсөн байсан. Тэгээ бүр тэнцэнэ амьдраад хооллоод унтлаад уссанд ороод тэгээ давхаад авах болцоотой. Их биш ингээд бүх юм бэлэн байсан. Тэгтээ одоо сайн цаг ирэхээр одоо бас очиж одоо амьд дээр одоо бие бинийгээ одоо вирусын аюулгүй одоо тэрвэрлдэж гар байж уулзах хаа гэж одоо ахын найдаж байна. Тэгээд танаа төслийн хамт олонд бас их буянтай ажил хийж байгаа. Тэр одоо Монгол орныхоо талаарх одоо бас мэдээлэл хүн амын аж амьдрал те ямар хүнстэй ястан амьдралгүй ямар байдлын цаахан онцлог байна уу гэдгийг бас мэдэх болцоо гарч байгаа. Энэ бол бас их маш их цаг зав сэтгэл одоо зүтгэл мөнгө төгрөгч одоо зарцуулж байгаа. Тэгээ энэ үйл ажиллагааг дэмжиж байгаа газрууд их буянтай байна гэж байна. Тэгээд тэр улсуудад бас гадаад байгаа монголчуудынхаа бас баярлсан талархна илэрхийлье. Танаар дэмжиж. Тэгээ ингээд амжилт хүсье. Тэгээд боломжтой байгаараа. Одоо ингээд та нар шиг ажилтаа хүмүүсүүд одоо яах шаардлага байхгүй тэгэл одоо үүргийн хүрээнд одоо ажиллаад ах шүү. Одоо ч ажил дээр байна уу те? Яг ер нь өнөөдрөөс эхлээд шивэдэд хүүхдүүдийн удирдлын амралт эхэлчихлээ. За. Тэгэхээр хүүхдүүд шивэд байгаа бүхэл хүүхдүүд гэртээ орчлаа гэсэн. Тэгээд тийм учраас харьцангуй ажил багтаа. Тэрийг одоо ингээд ярилцсан хооронд ч гэсэн олон тооны хүмүүс тань руу залгаж одоо туслалцаа дэмжлэг юм тодруулж асуух гэж их оролдож байгаа шиг байна. Тэгээ таны ажил бол хүүхэд амсан гэхгүй одоо ингээд үргэлжлэх юм байна. Ажилд нь амжилтыг хүсье. Тэгээ дахин захиж ирэхэд энэ бол манай шивэдэд бол ганцхан бий биш. Маш олон монголчууд иргэд маань одоо мэдээллийг дөрвөн өргөхийн төлөө бас их шургуу ажиллаж байгаа. Сайдын яам маань төр засгийн байгууллагуудаа одоо дипломат шугамаараа харилцах ажлуудыг хариуцж байна. Бид нар бас иргэний шугамаараа иргэний байгууллагуудаа хамтарч ажиллах болцоо гэдэг нь батж байна. Тэгээд ямар ч гэсэн одоо энд байгаа иргэдтэй хамгийн одоо хөвтөн шуурхай байдлаар мэдээллийг хүргэх энэ ажил дээр л одоо болцоотой бүхэл зүйлүүдийг аль талаас хамжаал хийж байна да. Энэ бол хамгийн чухал юм бол мэдээж одоо бие бинийгээ ойлгож хамтарч ажиллах чухал ийм цаг үе байна гэж ойлгож байна. За их баярлалаа. Баярлалаа. За. Боломжтой байгаарай.